Бист Медиа үзүүлж байна. Бизнес ураг нэвтрүүлэг энэ удаа Монголынхоо нэрийг олон улсад гаргаж яваа Хүү хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер Дашдондхийг онцолж ярилцлаа. Хүү хамтлагийн дуунууд өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн iTunes-ийн олон улсын рок хөгжмийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Одоо тэд Америкийн хотуудаар тоглолтоо зохион байгуулад явж байна. Ингээд хамтлагийг хэрхэн үүсгэн байгуулсан, юу нь өөр байж чадсан болохоор олон улс Хүү хамтлагийг сонирхож эхлэв зэрэг сэдвээр хамтлагийн продюсертэй ярилцлаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал Баяр Магнай хуульч болор чулуунаар урагдж, соёлын экспорт, улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ сэдвээр ярилцлаа. За сайн байна уу Дашдондхаа? Сайн байна. За ажил нь амжилттай юу? Амжилттай явж л байна да. Ярилцлагыг хүлээж авч нэвтрүүлэгт маань ярилцах болсон баярлалаа. За баярлалаа. Та нар их сонсоод одоо ийм гоё нэвтрүүлэгтээ бас урьж оруулцгаад маш их баяртай байна. За та ард ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна? За яг ерөнхийдөө нөгөө Хүү хамтлагийнхаа бас шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. Нэлээд бас судалгаатай, бас дахиад өргөөрөнд бас судалгаа хийх хэрэгтэй л болж байгаа шиг байна. Тэгэл тэрийгээ л оролдоос авч. За хоёулаа тогтой суугаад идчихье тий. За тийм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Төрийн банк. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Селтрис ус. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Irmax Mongolia. За өнөөдөр тантай одоо таныг яагаад бизнес өрөө нэвтрүүлэгт урих болсон бэ гэхээр илүү одоо Хүү хамтлаг гэж одоо манай Монгол даяараа сүүлийн үе шуурч тийм ээ. Дэлхийн брэнд болчлоо, дэлхийд гарчлаа, шинэ урсгалыг дэлхийд гаргалаа. Тэгэхээр энийг одоо Хүү хамтлагийг яаж продюсерлаад юунд брэнд болоод энэ маань олон улсад гарч чадваа гэдэг талаас нь илүү яриулахаар таныг нэвтрүүлэгт өнөөдөр урлаа. За таны хувьд өмнө дуучин Наги, Маралжингоо, Мохоник хамтлаг гэдэг олон уран бүтээлчдийг төрүүлж байсан туршлагатай. За Хүү хамтлагийг харин бүр маш олон жил бэлдэж одоо ийм шинэ урсгалыг гаргаж ирсэн, хамтлагийг байгуулсан гэж та өмнө бас хэдэн удаа ярьж байсан. Яаж байгуулж ирсэн талаар ярилцлага хэлье. 6 жил, 7 жил одоо уран бүтээл дээр нь дуун дээр нь бас ажилласан гэж энэ талаараа ярихгүй юу? За аливаа одоо нэг шинэ юмыг хийх гэдэг бол хугацааг шаарддаг. Мэдээж юу гэдгийг одоо эхлээд бол шинэ юм хийнэ гэж бодоагүй л дээ. Зүгээр л ерөнхийдөө анхны санаа бол би нэг бас аав маань бас өнгөрөөд удааг байсан. Аавдаа зориулт нэг сайхан дуу хийсэн гэж их боддог байсан. Тэгээд л одоо юу гэдэг аавынхаа нутагт очсон байж агаад бас нэг жил 2 жил болсон юм аа. Тэр чи бас тэгэл нэг дуу зохиочих гол үзээд байна бас. Тэгээ болчихгүй нэг сонь айлгуунууд орж ирэл. Тэгээ нутагт нь очиод байж ах үед надад нэг санаа төрсөн өглөргүй энэ ч одоо миний авч одоо Ховд аймгийн Чандман сум гэдэг хүн. Тэгээд энд чи одоо Хөөминий их орон шүү дээ. Их нутаг шүү дээ. Тэгээ Хөөминий их нутгийн одоо үр сад байж юу бодоод яваад байгаа юм. Аавдаа бас нэг юм Хөөмитэй иймэрхүү гоё ирч хүчтэй тийм дуу зохиол гоё юм байна. Тэгэл санаа төрсөн юм. Чи одоо тэгэхээр 9-10 жилийн өмнөөс үү? Тий, 9-10 жилийн өмнө. Тэгээд тэрний дараагаар л ерөнхийдөө тэр маань цаашаа лавшрал. Тэгэл би ерөөсөө нөгөө Хөөмийн харьхааны талаар ингээд судалгаа хийгээл. Тэгэл тиймэрхүү стилээр бас тоглолтог нь Монгол туурхтан дотор байдаг янз бүрийн хамтлаг дуучдыг бас сонсч үзээл. Ямар арга хэлбэрээр тоглож байна, яаж тоглож байна, ер нь Хөөмийн харьхааг яаж хэрэгжилж байна. Гэдэл судлаа явж хахад л явандаа тэнд одоо дутуу бас тийм одоо хийж дуус гүцээгүй дутуу үлдсэн тийм одоо зайнууд харагдаж байгаа юм л да. Тэгээ тэр зайн дотор бол энэ миний одоо энэ олж харсан байгаа энэ Хүү хамтлагийн нүүр рок гэдэг хэлбэр маяг маань олж харагдаад тэгээ тэрийг хийх хэрэгтэй болсон. Гэхдээ үндсэндээ бол яг ерөнхийдөө тавд харга барилга мэрлэг бол би зүгээр хуучин
ерөнхий хөв мөгөн дээр нь гитар метар дээр бас тоглоол үндсэндээ нэг бас гаргаал байсан юм. Тэгээд яванда ер нь бол өөрийн гэсэн хөвгтэй, өөрийн гэсэн бас нэг тоглох арга барилтай болох хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд тэр нь өөрөө цаашаа бас тэгж явж байгаа л ер нь энэ урсгал болох хэрэгтэй байна гэдээ ойлгоцсон байхгүй юу. Тэр чинь өөрийн гэсэн хөвгтэй байна, өөрийн гэсэн тоглох аргалтай байна, тэгээд арга барилтай байна. Гэт ирэхлээр л ерөөсө цаашаа ингээд задлал ингээд яваад тахлаар чи судлаа л наривчлаа яваад тахлаар өөрөө тэр нь цаашаа затраал тэгэл хүн урок гэдэг урсгал болох хэрэгтэй юм байна. Тэгээ хүн урок гэдэг урсгалаар тоглож байгаа хамгийн анхны хүү хамтлаг бол одоо хамгийн анхны одоо хүн урок урсгалаар тоглож байгаа хамтлаг юм байна шүү. Хүн рок урсгалыг бол за рок сонирхогчд бол мэдж байгаа тийм ээ. Рок хөгжмийн мэдлэггүй хүмүүс хүн рок урсгал гэдэг нь ямар онцлогтой хөгжим, ямар онцлогтой урсгал гэж байгаа юм. Ямар онцлогтой аялал юм бэ? Хүн рок гэдэг чинь ерөөсөө л үндсэн стил жанр нь болохоор хархираа хүн шахаагаар дуулах хэрэгтэй. Хүн морин хуур товшуур орсон байх хэрэгтэй. Үндэсний хөгжмөчтэй ингээд. Тэгээ ард нь ямар ч цахилгаан хөгжим байсан болно л гэсэн үг. Тийм юм сонирхдаггүй тэр стил рок стилийг сонирхдаггүй эсвэл энэ дотор асар олон байна. Тийм. Тэдэрт одоо бүгд одоо комент бичээл орж ирсэн тийм ээ. Комент бичээл орж ирдэг. Гэхдээ ямар ч тохиолдол бол энэ хүн рок урсгал өөрөө зөвхөн рок урсгал дотор одоо харьяалагдаад байгаа зүйл биш. Энэ одоо шаман рок, тэгэл нөгөө фолк рок гэл юу гэдэг чинь тийм ээ. Тэгэл энгийн одоо ийм янз бүрийн өөр одоо стил жанрыг сонирхдаг бүх улсууд таалагдж байгаа нь сонирн байгаа байхгүй. 6-аас одоо 7 жил яг энэ урсгал, уран бүтээл, дуун дээр ажилласан гэсэн үг тий. Тэгээд хэдэн удаа уран бүтээл гаргасныхаа дараа хамтлага байгуулъя гэж үзье. Ер нь бол ингээл нэг 5-6 жил одоо энэ судалгааг л хийсэн л тий. Би ч тэгэл нэг компьютер руу ороо суучдаг л. Тэгэл бүх юм судлаад хувцс нь ямар байх вэ, тоглолт нь ямар байх вэ, арга барил нь ямар байх вэ тэрийг ч олох гэж айгүй утсан. Тэгээд тэрнийхэн дараагаас л одоо үндсэн хэлбэр маяг хөг тэгэл тоглох арга барилаа болоод ирэхлээр аянда дуунуудаа оролдоод зохиогоол тий. Тэр хэв маягтай өөрөө бас удааг дасах хэрэгтэй, уусах хэрэгтэй. Тэгээ бас ойрхон зохиож байгаа дуунууд ч бас хоорондоо бас аялгауны хувьд их төстэй болчихгүй аюултай. Тэгэхээр тэр чинь их хол зайд бас эхний дуугаа зохиолчоод дараагийн дуугаа зохиохын өмнө толгоогоо цэвэрлдэг, форматалдаг тий. Тэгээ дахиад одоо дараагийнхаа дуу руу ордог гэх мэтлэн байхлаар эн чинь хугацаа бол айгүй их шаарддаг юм л зүйл тий. Тэгээ яг хамтлага байгуулад тэгэхээр хүмүүс шууд байгуулсан юм шиг бодох байх тийм биш. Тэр уран бүтээлчдийг нэгтгэн гэдэг чинь яг одоо ханаас тэр хүмүүсийг олж харж нэг дор нэгсээ одоо яг та энэ үндэсний урлаг буюу рок поп урлагийн миний зүгээр ингээд за энийг тоглоод хамтраад юм хийя гэж санал болгосон улсууд бол баг 200-300 гад хүн байна. Тэгээ тэндээс л одоо зарим нь бол тэрийг ойлгоогүй, зарим нь бол тэгээд өөрсдийнхээ юм хийх нь илүү чухал байсан юм шиг байна тий. Продюсертэй байх, ажиллах зарчмыг бас манайхаа энэ дээр ер нь ойлголт бага байдаг уу? Гэхдээ ерөнхийдөө яг энэ чинь нэг ийм хүн рок урсгал буюу хүү хамтлаг гэдэг нэг ийм шинэ юм гараад ирчихлээр хүмүүс жоохон ойлгохгүй байхгүй юу яах гэдэг байгаа ямар учиртай юм тий. Хамтлаг анх үүсгэн байгуулж болох ч юм уу болохгүй ч юм уу зүгээр ирээд би санал тавина шүү дээ. Тэгээ дуугаа сонсохлоор хүмүүс ч ингээд сонсчихвол ингээд гайхаал тий. Тэгэл тэгж байгаа за сайжтай одоо шинэ ах эргэж уулзнаа гээл тэгэл алга болцсон. Тэгээ зарим нь бол ерөнхийдөө бол яг хөө тэгээд шууд л би амжихгүй хаа тэргээл тий. Тэгэл явсан усуд байдیں۔ Тэгээ яг эндээс бол хамгийн эхлээд би бол галааг олж авсан. Гэхдээ тэрний өмнө бол жаяатай уулзсан байдیں۔ Жаяа бол багш байсан хүн тэгээд өөрөө бас яг тэр үед бол сайн ойлгоогүй. Тэгээ бас л нөгөө нөхдөд ижлэр яриад гараа ирсэн. Тэгэл явандаа одоо энэ куши тэгэл жаяа тэгэл хамгийн сүүлдний темкагийн манай энэ аранжировк хийдэж шүү дээ. Гэж хамаагүй транс одоо диско стилийн хийдэг юм шүү дээ. Маш нь одоо гитар тоглоод бас байгаад байдаг. Тэгээд үндсэндээ бол бас энэ хамтлагийн дуунуудын хөгжмийн найруулга дээр бол надтай хамт ажилласан. Тэр хэдтэйгээ хамтарч одоо шинэ альбом бичих ажлаа хийж дуусгасны дараагаар
За одоо нэг тоглолт хийх цаг нь болж байгаа гэж бодсон үедээ л нарын дөрөв үржимч сонгож авсан. Одоо та хоёрын сууж байгаа энэ мөрөө бол яг хүн амтлагын бэлтгэлээ хийдэг. Бэлтгэлээ хийдэг, тэгээ бичлэгээ хийдэл, аль алинаар нь ашиглаж байна. Одоо сайн уран бүтээл төрөхөд зарим нь бол ингээл онгодоор төртгөө гэдэг. Онгодоор төрдөг юм уу, судалгаагаар төрдөг юм уу? Таны бас анзаарахаар уухгүй уламжлалын судалгаа хийсэн байна л да. Аль аль нь л байгаа л да. Онгод бол байх юм байна. Заавал. Гэхдээ онгод чинь яаж ирэх нь тааварсгүй тэр хүн өөрөө юу бодож байна? Тэндээс л онгод чинь тийшээ хөрвөж явна шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө сайн судалгаатай, сайн одоо зөв зүйлийг нь олж хараад яаж тэрийг юуг нь хэлэх ёстой, юуг нь бид нар одоо гадагшаага өгөх ёстой, юуг нь одоо жишээлбэл ард түмэнд хэлж өгч явах ёстой гэдэг талаасаа бодоод эхлүүл онгод нь өөрөө тэр чиглэл рүүгээ л бууж ирнэ шүү дээ. Ер нь манайхны ч одоо ингээл багийн системд орч чаддаг үйл гэдэг. Тэр болгон бол тань дээр тогтож байгаа шүү дээ. Ингээл гарч ирээд олон танигдтлаа. Цалинжууж ажиллах уу? Яаж ажиллаж ирсэн бэ? Цалин өгч чадахгүй шүү дээ. Би ямар тийм одоо тийм хүн биш шүү дээ би чинь. Одоо намайг хүмүүс бол мөнгөтэй гэж л хардаг юм шиг. Яг энэ ажлыг би нэг үйл хэлээ. Би энэ ажлыг хийхэд би өөрийнхөө машиныг зарсан, унжсэн тий. Өөрийнхөө GP-г зарсан. Тэгэл тэр мөнгө ашигласан. Дээр нь бол одоо манай энэ NCD Group гэдэг нөгөө Намын Construction Development Group-ийн захирал Уланбаяр миний найз надад бас одоо мөнгөөр бас дэмжлэг үзүүл тусалсан. Соёлын яам бол бас энэ дээр оролцсон. Соёлын яам бол 2 удаа бас одоо урлагийг дэмжих сан гэдгээс 2 удаа бас дэмжлэг өгч. Тэгэл эн чинь ийм одоо олон улсуудын бас сэтгэл зүрх бас тэдний итгэл найдвар тий олон юм явж байгаа шүү дээ. Чи хүний мөнгийг зүгээр аваад хэрэглэж болохгүй. Аваад хэрэглэхдээ тэдний тэр итгэж өгсөн мөнгөний мэдэр юм болох ёстой. За тэгээд бас нэг онцлог нь ерөөсө бүх юмыг л анханаас нь яг бодож зохицоор нь хийсэн байна. Зөвхөн одоо дуун дээр анхаарал ч гэдэг юм уу те. Зөвхөн одоо хамтлагаа үүсгэн байгуулах дээр ч гэдэг юм уу цаашаа яаж явах вэ гэдэг дээр анхаарах одоо хувцс, стил, имиж, за хөгжмийн зэмсэг, за дууны үг хүртэл их нарийн утга учиртай байсан. Тэгээд энэ болгоныг та ингэж за одоо нэг бүтээгдэхүүн бизнес дээр нэг бүтээгдэхүүн ярих юм бол маркетинг, өнгө, дизайн, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг байдаг те. Тэгээд энэ болгоныг та бас продюсеринуудээр анх юу яаж олж харж ирсэн бэ? Ер нь л би зүгээр дуугаа гаргachвал болно доо гэд орхицсан зүйлүүд бол байдаг штэ. Тий. Гэхдээ урд нь бол ер нь тийм штэ. Би ч одоо өөрийнхөө альбом дуунуудыг хийж байхдаа энд л дуу хэд дуусаал тэгээд цаашаа зүгээр цацсан л болоо гэж ойлгодог байсан байхгүй. Яг тэр үеэс л ажил эхэлдгийг ер нь харж чаддгүй байсан юм байна лээ. Тэгээд энэ студи дотор болж байгаа үйл ажиллагаа бол зүгээр л үндсэн үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ одоо бэлдэж байна. Тэгээд тэрийгээ цааш нь одоо маркетинг хийж тараах, зарах, тэрийгээ борлуулах гэдэг чинь өөрөө том ажил. Хамгийн гол ажил. Тэгээд үндсэндээ тэрний чи одоо өнгө үзэмжлэлээр чиний яриад байгаа дизайн, хувцс хонор, имиж, стил тэр болгоныг их л бодсон. Тийм би Арина Сүритэй бол энэ стил имижийн тал дээр бол нэлээд нөхцөлтэй ярилцж байгаа гэж ирсэн. Бүрэн гэсэн мэт чинь хүн хамтлагийг энэ дашкаах ба одоо бүрдүүлэхдээ залуучуудынхаа стил имижийг харж бүрдүүлсэн юм уу гэдэг яриаг хүртэл хийсэн. Зарим нь сахалтай, зарим нь сахалгүй, зарим нь өстэй өсгүй янз бүр ирсэн шүү дээ. Тэгээд эдгээр чи бүгд нэг өсөө ургуул, сахлаа ургуул тий. Тэгээд тэр нь тос олж ир тэгээд тэрийгэ түрхтэй ургуул наадах өшөө гоё болов сүүлж тий янз бүрийн гоё одоо Монгол стил имиж оруул манай өвөг дээдсийн одоо үс гизэгний засал бол тэр дээр үед байсан хамгийн модны үс гизэг засалтай усууд байсан. Тэгээд жишээ нь одоо тэр морин хуурыг ийм байх ёстой. Тэр тоглолтуудыг харах чи ерөнхийдөө л нэг бүгд ижлэх нэг юм бор өнгөтэй морин хуур гэдэг байна. Тэгээд толгоо нэг л тийшээ алдсан байдаг. Тэгээ тэрий чинь зүгээр тайзнаас харж байгаа хүнд бол яг хаа жоохон хажуулт сууж байгаа боловч толгоо бол тийм бас ойлгохтой харагддаггүй шүү дээ. За голд яг цэглээ суучих юм бол бүрч харагдахгүй нэг л юм гонзойс нарийнхан модчгэл юм харагддаг. Тэгээд миний бодол бол зүгээр би юу гэж утсан гэхлээр яагаад морин хуур ингээд эцэн рүү харчиж болдог.
Тэгээд зэрэглээс үзэж байгаа хүнд яагаад морь гэдэг нь морины толгой гэдэг нь тодорхой харагдчих болдгүй юм. Яг нэг талдаа бол тэр чинь ингээ харахаар манай монгол залуучууд яагаад одоо энэ гадны юм сонирхоод яагаад солонгосчууд гоё гээл солонгосын тэр хамтлагууд гоё гээл шүтээд идэв. Тэдний тэр өнгө үзэмж байгаа стил имиж нь өөр амар байна шүү дээ. Гэхдээ тэгээ тийм өнгө хүний хүүхдийн чинь залуучуудын нүд чинь хамгийн түрүүнд нүд нь л ажилтдаг. Толгой нь ажилтдаг байхгүй нүд нь л ажилтдаг. Нүд нь тэрл тэр чинь ерөөсөө гоё л харагдвал өнгө үзэмжтэй л харагдвал тэрлөө шундаг байхгүй. Тэгээ бор морин хуур хараад тахлаа дурлах юм уу тэр чинь дурлахгүй шүү дээ. Тэгээ улаан цэнхэр өнгөтэй байдаг шүү дээ. Тэгээ тэр гадны гитар метар тэр гоё юмнуудыг чинь л хараад сонирх шүү дээ. Гэтэл морин хуурын чинь тийм стандартын дэлхийн стандартын хэмжээнд өөрсдийнх нь дурлах өнгө аясыг оруулаад хээ угуулцыг оруулаад орчин үеийн хэлбэр дүрстэй арга асмастай байж болно шүү дээ. Яа болдгоо. Тэгээд ингээд орчин үеийн хэлбэрт оруулаад хийгээд ирэхлээр залуучууд сонирхож эхэлнэ. Тэгэхээр таны хувьд одоо дуугаа зохиохоос хамтлагаа үүсгэн байгуулаад дуугаа зохиохоос гадна харагдах байдал гэж одоо нөгөө маркетинг хүргэх байдал дээр бүгдэн дээр нь л өөр ажилласан байна шүү дээ. Ер нь бол ингэдгийн хараа, ер нь бол ингэдгийн. Хүн ингээд эхлээд өөрөө бодчих штэ. Тэгээ бодоод харцсан учраас би харцсан юм а жишээлбэл видео продакшны залуудаа би ярьж өгнө штэ клип. Ийм клип байх гэдэг. Ингэх гэдэг ингээд би 100% дотроо төсөөлсөн байгаа юм а ярихлаар тэр хүн миний ярианаас 30% л ойлгодог байхгүй. Энэ ч өөрөө дутуу байхгүй да. Тэгээд тэр хүнд найдчих юм бол тэр хүн миний 100% байсан юмны 30%-ийг л тэнд харуулж чадах байхгүй. Тийм учраас өөрөө заавал тэнд гард үрэхгүй л болохгүй. Дуугийн зохиож байгаа хүмүүс тусдаа тий одоо таны хийж байгаа ажлыг тусдаа нөгөө продюсингийн ажлыг хийгээд байдаг шүү дээ. Манайд бол продюсер бараг бүх юмаа өөрөө хийж байна л та. Одоо харин энэ маань өөр болж байгаа хүү хамтлаг олон улсад гараад ирсэн. Тэгээ тэрэн дээр ч бас ингээ шинэ ойлголттой байсан гэж байна. Одоо та бол хөгжмөө зохиогоод явж байгаа байх тийм ээ дуу хөгжмөө. Одоо бол хамтлагийнхан тийм одоо хөгжмийн зохиогоол, аяа зохиогоол тэгэл аранжировк найруулгуудаа гаргаад клип ажилд нь оруулаад тийм. Тэгэл хамтлагаа тэрэнд нь бэлдэх, тоглуулах, засах, янзлах тэр бүх ажлыг хариуцаад тэгэл явж байгаа. Олон улсаас одоо продюсерлах санал тавьсан байна. Тэрэн дээр одоо хийсэн гэрээгээ бас ингээ харахад тэр сайн гэрээ хийж чадсан бэ. Мэдээж бас продюсер мэрэгжлийн хүмүүст нь тэр ажлыг нь даатгах гэдэг бол давуу тал бол маш олон байгаа шүү дээ. Гэрээ бол зүгээр эхлэхдээ тэгдэг. Энэ гэрээ бүх дэлхийд хамаарна гэж бичсэн байдаг. Гэрээ бол маш сайн бичсэн. Тийм болохоор таны ажлыг хөнгөвчлж байгаа үстэй. Хөнгөвчлж байгаа. Одоо эн чинь өөрөө барууны систем чинь одоо барууны одоо продюсинг систем чинь өөрөө дотроо publishing агент тэгэл одоо merchandising тэгэл одоо label гэдэг бүгд тусдаа өөр гэсэн үүрэгтэй. Тэгээд тэрийг л бүгдээрээ хариуцал аваад дор бүрэн хийгээл. Тэгээд тэр чинь нэг компани өөрөө тийм дотроо олон юм байхгүй шүү дээ. Publishing-ийн компани тусдаа нэг компани байна. Тэр компанид өөрсдөө саналаа тавиад энэ хамтлагийг ингэ яриад тохирол тэгэл хөлсөө тохирол явдаг юм шиг. Агент нь хаана тоглох вэ? Яах вэ? Юу хийх вэ? За тэгээ merchandising нь болохоор одоо тухайн тэр компаниас лайсенснгуудыг худалдаж аваад тэгээд тэр худалдаж авсан лайсенс дээр өөрсдөө хүүтэй холбоотой ямар одоо мерчинг ажлуудыг хийх үү гэдгээ үзүүлж харуул тайлбарлаад тэгэл тэрийгэ борлуулаад өөрсдөө тэндээс ашиг аваад хамтлагт нь одоо өгөөл тий ингээл явдаг ийм. Yes Bank. Та ажил дээр байна уу?
original seltzers, the source of good taste. From the legendary springs and seltzers on the River Lahn. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал Баяр Магна хуульч болор чулуунаар урагдж, соёлын экспорт, улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ сэдвээр ярилцлаа. За хүн хамтлаг маань дэлхийд гарчлаа. Одоо энд бол монгол хүн болгон л омогч чинь, монгол хүн болгон л бахарх чинь. Үүнийг бас бид нар арай нэвтрүүлгээр арай өөр өнцгөөс нь харуулах гэж зорилоо. Энийг дагаад бас биднэрт ямар боломж гарч байгаа юм бэ? Эдийн засгийн хувьд, бизнесийн хувьд, урлаг, соёл, улсын нэр хүндийг сурчлахын хувьд ямар боломж гарч байгааг тэрийгээ бас мэдэхгүй алдчихгүй яа боломжоо ашиглаж чадахгүй бас алдчихгүй гэж их бодож байна л да. Тэгээд тэр боломжийн талаар болон түүнийг яаж ашиглаж болох вэ талаар та бүхэн хариулахгүй. Тэгээ ер нь бол наадах чинь сонирхолтой сэдв л дээ. Энэ бол сэдвээс илүүтэйгээр одоо бүхэл бүтэн судлагдах юм болж байгаа юм л да. Яг зөвөр миний хийж байгаа ажил мэргэжилтэй холбоотойгоор гэсэн гадаад сурчлага гэж юу юм бэ? Одоо соёлын экспортын, соёлын одоо дипломасыг дипломат ажиллагаа гэж юу юм бэ гэхээр ерөөсөө бид нар бол нэг л юм гадагшаа түлхэх гээд байгаа. Энэ юу юм бэ гэхээр бид нар өөртөө байгаа бүх боломжоо, соёл, одоо оюуны өмч, одоо тэр бүх бүтээгдэхүүнийг гадагшаагаас сурчлаад түлхэх гээд байгаа. Энийхээ үр дүнд хоёр юм аашаа татах юм. Ерөөсөө хоёр. Нэг нь юу гэхээр мэдээж жуулчд татна. Хоёрдугаарт бол түүнд гэсэн одоо гадаадын шууд хөрөнгө бол. Тэгэхээр бидний энэ одоо соёлын экспортыг ярьж байгаа юм нөхцөлд бол бид нар ямар ч хэсэг түлхэж чадчих тийм. Бүх хандлагаа өөрсдөө гараа явуулчихлаа. Эргүүлээд тэр татах юмыг нь одоо бүгдээр хийх хэрэгтэй юм байна л да. Хамтарч юм тийм. Тэрнээс шинэ бол хүү гэдэг одоо хамтлаг гэдэг компани бол ХКК бол биш тийм. Тэгэхээр энийг яг энэ боломжийг гарч ирсэн яг энэ дээр нь бүгдээр яаж тэрвэхээр тэр болгоныг татаж ирж чаддаг. Одоо хөрөнгө оруулалтыг яаж татах, жуулчдыг яаж татах. Яг л сонирхол айл хэдийн тэнд үүсэж байна тийм. Тэгэхээр эргүүлээ бид нар татаж яаж чадах вэ гэдгийг бид бүгдээр бодох хэрэгтэй. Би бол гэж байна. Тэгэхээр юм татах гэдэг шүү дээ тийм ээ. Тэр татах боломжтой тэр боломжуудыг та бас тодорхой дурдвал. Зөв миний ажигласнаар Монголд бол энэ цөөхөн сүүлийн 20 жил маш цөөхөн боломжууд давтагдж байгаа. Ялангуяа кино урлагаар дамжуулж гэх юм уу, одоо аялал жуулчлалаар дамжуулж олон тийм боломжууд гарч ирж байна л да. Та нар үзсэн байх нь юу байгаа шүү дээ. Бямсуурын найруулагчийн Ингэн нулимс. Ингэн нулимс кино тий юунд хүртэл Оскарт хүртэл шижсэн шүү дээ. Данц киног. Нийтдээ тэр зөвхөн кино нь $9 сая болсон гэж. Яг дэлхийн юугаар зараад тийм. Тэр бол бас нэг боломж байсан. Харамсалтай нь тэр үед бол интернет ашиглаж чадаагүй, интернет дутуу өгсөн байсан, сурчлагаас явж чадаагүй. Тэрнээс хойш кино бол нэлээд явсан. Энэ байдлаар бол киноныхоо үн ингээл киногоо уран бүтээл аваад кино наадмуудаар тэр явдаг шүү дээ тий. Тэгэхээр нэг цогцоороо гэдэг байгаа нь би хэлэх гэдэг юм л да. Дараагаар саяхан хэдхэн жилийн өмнө нэг юу байгаа шүү дээ. Бүрэгдийн анчин өхөн байгаа. Айшилпан эхний кино бол одоогийн байдлаар $3 сая болсон байна л да. Дэлхийд. Гэхдээ би тэр охины Монголд оруулсан одоо эдийн засгийн үр өгөөжийг би яг шууд усахаараа $1 сая гэж үздэг байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр охины кино гарсан Монголд ирэх жуулчдын ихэнх нь одоо баян үлгэн амир очдог тий одоо Eagle фестивал буюу одоо бүргэдийн баярыг үздэг ч байт юм уу тий маш олон телевизийн хамтлагууд телевизийн продакшнууд бол баян үлгэр ирүүл явж байна. Сүүлийн 2-3 жил. Тэгэхээр энэ жоохон охин 10 идэх настай байсан охины өнөөдөр эдийн засгт оруулсан юм бол тэр хэмжээ ирэх байсан. Түүний дараагийн нэг давалгаа нь бол би хүү хамтлаг гэж байна. Хүү хамтлаг бол өөрсдийнхөө ажлыг болгоно. Тэд нар юу юм гэхээр дугаалт. Түүнээс нь бид нар яаж түүнийг бүтээгдэхүүн болгоод яаж энийг одоо зөв ашиглаад нөгөө хоёрыг татах гэдэг хоёр юм аа. Татна гэдэг чинь хүү хамтлагийн асуудал биш болчиход байна л да. Яаж үүнийг ашигтай болгох вэ? Одоо дагавар бүтээгдэхүүнүүд гарч болж байна тий аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд гарч иж болж байна. Наазах нь монгол хэл зааж өгч болж байна тий одоо Facebook-ийн одоо фэн группүүд одоо хэдэн 10,000 гишүүд байна тий. Дэлхийн 100-аад гаруй орнуудаас тийм ээ одоо юунууд байж байна хүү хамтлагийн одоо фэнүүд байж байна тий. Монголд очиж үзэх юмсан, Монгол хэл сурах юмсан, Монгол хувцас ямар байд юм бол
Монгол хоол ямар гэдэг тэдний Монголын тоглолтын үзэх. тий сонирхол нь ингээ өдөөгдөд байгаа байхгүй. Яг одоо юу гэдэг хөөми яаж сурах юмсаж гэдэг юм те. Тэгэхээр бид нар аль дэрэн дээр бэлэн байна уу? Энэ бол зөвхөн продюсерийн хийх ажил бол биш байхгүй тий. Эдээ бол хийх ажлаа хийцэн хийгээл явж байгаа. Тэрийгээ сайн хийх ёстой шүү дээ. Богнол тий. Аха. Одоогоор манайхаас одоо ингэж хандж байгаа энийг бас ингэж боломж гэж хараад өшөө одоо ингэ дагалдах бүтээгдэхүүн боломжуудыг хөгжүүлэх гэсэн тийм газар байна. Ер нь гарч ирж л байгаа. Ярилцаалгаа. Гэхдээ энэ нөгөө Ойрын хугацаанд боломжтой яг ингээд ажил болгоод хийх боломжтой чиглэл салбар бүтээгдэхүүн гэх юм уу те? Тэр нь юу вэ? шил одоо шар докторийнхан бол ирж уулзсан байгаа. Тэд нар бас одоо мэдээж чацарга нь бол Монголд ургаж байгаа бүтээгдэхүүн. Тэрүүгээрээ бид нар ч бас одоо маш одоо сайн тос одоо тэгээд тэр бүтээгдэхүүнүүдийг одоо сорох бид нар гаргаж авч байна шүү дээ. Тэгээд тэрийгээ дэлхийд бас сурталчлах, дэлхийд борлуулах гэдэг энэ бас бодлогыг бол бас ирж ярилцсан тий. Гэх мэтлэн зөвхөн ингээд энэ салбараас бол янз бүрийн одоо салбарын улсууд ирж ярьж байгаа. Тэгэхдээ энэ өөрөө энэ цаана байгаа лейблийн одоо гэрээний дагуу үзэж байгаагаар бол бүгд одоо лайсенс авалж авдаг заавал. Тэр лайсенсийн дагуу хүүгийн нэртэй холбоотой өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг тэр нэрээр нэрлэдэг ч юм уу. Тэр нэртэй холбоотой янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирж одоо худалдаалах юм ажлуудыг бол хийж болтгол юм байл л дээ. Гэхдээ энийг өшөө бид нар бас одоо тэр цаад улсуудаас сайн асуудал болж байгаа. Түрүүний энэ Баякагийн хэлжсэн юм дотроос бол зүгээр би бас нэг юм нэмж хэлэх юм зүгээр харагдаж байна. Одоо юу гэхээр мэдээж одоо ингээд хүү хамтлаг гарлаа. Дэлхийд Монгол улсыг бас тодорхой хэмжээнд хүмүүс сонирхоод эхэлж байна тий. Хэлснээр нь наашаага одоо бид нар маш олон жуулчин, маш олон одоо янз бүрийн салбар чиглэлээр олон одоо хөрөнгө оруулалтуудыг татах гэж ирж байгаа. Мэдээж жуулчдыг дагаад бас ирж байгаа улсууд бол жуулчлалаар ирж байгаа улсууд бол асар их болох байх гэж ойлгож байна. Тэрийгэ дагсан одоо Монголд байгаа энэ компаниудын үйл ажиллагаанууд нь өөрсдөө бас эрх зүйн хувьд, боловсролынхаа хувьд ямар төвшөнд байна гэдгийг бид нар заавал эргэж харах хэрэгтэй. Өөрсд нь ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Өөрсд нь ашигтай байхгүй юу? Хүү гараад Монгол улсыг сурчлаа гэж чинь асар олон жуулчин ирнэ. Ирэхлээр нь та нар тэндээс асар их ашигыг олно гэдгийг л олж харж сурах хэрэгтэй. Түрүү та хэлж байна шар доктор жишээ нь хангагдсан байгаа гэд магадгүй одоо ийм төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бизнесүүд бол ингээд хандсан байгаа хаа лицензийн дагуу ингээд хамтарч ажиллая, лого, нэрийг ашиглая гэсэн. Тэгэхээр энэ хизээнээс ямар боломжтой юм бэ? Монголын компаниуд хамтарч ажиллаа. Үндсэндээ бол цаашаага одоо тэр лейблийн компаниудтай энэ компани одоо Монголын компаниуд маань өөрсдийнхөө барааг аш танилцуулах тэдэртээ бас үндсэн ямар хэлбэрээр юу хийх гэж байгаа гэдгийг ойлгуулах тий. Тэгээд тэндээсээ тодорхой хэмжээний гэрээ контракт хийж тэр лайсенсыг худалдаж аваад л энэ үйл ажиллагаагаа явуулах болцоотой юм лээ. Тий. Цаад компани өөрөө лайсенс худалдаж авсан гэдэг утгаараа бол Америкт байгаа компани ч өөрөө дэлхийд борлуулах эрхийг баг гаргаад өгчдөг юм шиг байна. Тэгэл өөрөөсөө яаж маркетинг гэж яаж борлуулах ажлаа өөрсдөө л хийх хэрэгтэй гэдэг тий. Гэхдээ хүүгийн нэр байна. Тэрийг л ашиглана шүү дээ. Хамгийн гол юм. За манайд чинь одоо нэг юм урлагийн бүтээлтэй урлаг соёлынхан маань одоо нэг юм үнцний хадгалах тал дээр хэцүү байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр үнцийг ярихад заавал оюуны өмчийн асуудал яригдах баг. Тэгээд оюуны өмчөө ер нь яаж хамгаалах хэрэгтэй юм бэ? Яаж ер нь энэ одоо бид нэг гараад ирсэн нэр хүндээ үнцэнтэй хэвээр хадгалах хэрэгтэй вэ? Манай нийгэм бид монголчууд дэлхийн нийтийн хөгжлийн дунд хамт яваа учраас өнөөдөр бид ийм яриа сууж байна. Өөрөөр хэлбэл боломж нэгдсэн тухай биелээ. Хамгаалалт бол 100% хийгдсэн гэж би хэлнэ. Хүү хамт дээр ер нь тэрнээс тийм хууль эрх зүйн хувьд тийм хүү хамтлагийн хувьд ярих юм бол яг бусдад тэднэртэй адилхан бусад манай урлагийнхантай адилхан гэсэн үг. Энэ дээр цэвэр менежмент гэрээний эрх зүйн тохиролцоо хийж өөрчлөлтийг бий болгоно гэдэг л үлдчихэж байгаа. Түүнээс Монгол улс энэ үндсэн хуулиар дагсан нөгөө гол олон улсын гэрээ конвенцийн хувьд хамгийн олон конвенцэд нэгдэн орсон салбар шүү дээ. Оюуны өмчийн салбар чинь бүр тэг хамгийн олон. Тэгээд түүнийгээ дагсан бүр аль 1800 оны конвенц гэрээнүүд нь бэлэн байгаа. Одоо бид энийхээ дагуу мөрдөж ажиллах захирагдах үүрэгтэй түүнийхээ дагуу.
Хамгаалуулж байгаа эрх нь бол нэгдүгээрт өөрөө тухайн бүтээлээсээ үр шимээ хүртгэл ёстой байхгүй. Одоо энэ сая яриад байгаа энэ бизнес болгох. Түүнээс зөвшөөрөл олгож нөгөө төлбөр мөнгө авч явах. Тэр бүтээл продюсер хүн зохиогч хүний ганц том боломж нь босоо салбарын онцлог. Нас барсаас хойш 50 жил нөхцөнтэй үйлчлээ. Нас барсаас 50 жил гэдэг чинь түүний үр садууд, түүний дараагийн үр садрыг 50 жилдээ багтаад үргэлжлэнэ гэсэн. Тий, одоо та бүхний мэдж байгаа тэр дэлхийн том жишг болсон энэ Одоо тэр нэг багсан бизнес ч гэсэн 50 тэр асуудал байтугай хугацаанд үргэлжлэнэ гэсэн үг. Тий, энийг энэ дэлхийн нийтдээ хамтдаа эднэр одоо энэ хэд маань бий болгоцсон байна л гэсэн үг байхгүй. Ингэснээрээ сая та бүхний баана яриад байгаа тэр давуу тал Монголын хөгжил чинь бүгд зөвхөн нэг хүний асуудал биш болчихж байгаа. Уг суур нь юунаас гарч байгаа нөхөр зохиогчийн эрх гэдэг оюуны үнэт зүйлээс гарч байгаа. Тэр нь хөгжөөд дэлхий дээр одоо эд хөрөнгө болон баялаг болчихж байна л гэсэн. Тиймээс бүгдээрээ энийг хайрлаж хамгаалах ёстой л гэмчих ёстой л гэсэн. За одоо бол хүү хамтлагийнхан маань Америкийн бүх хотуудаар тоглолтоо хийгээд явж байна. Олон улсад л яваад байгаа тийм. Энэ дээр нь одоо ингэж продюсингийн байдлаар хамтарч ажиллаж байгаа ямар газрууд байгаа вэ? Одоо гадаадд явж явах туу. Ер нь ямар байгууллагатай хамтарч ажиллаж? Ер нь бол 117 Music гэдэг одоо дэлхийд бас данстай том одоо компани байгаа. Энэ компани өөрөө бас 2010 хэд он гэлээ дээ. Тэр үед бас дэлхийн бас алдартай продюсинг одоо ийм entertainment компани болсон юм байлээ. Дэлхийд тийш шалгарч ирсэн. Ийм бас суудаа тэгээд дэлхийн бас нэлээд олон алдартай хамтлаг дуучдыг, рок хамтлаг дуучдыг төрүүлсэн ийм байгууллага бас одоо entertainment компани. Тэгээ энэ компани бол одоо ямар гэрээгээр яаж хамтарч ажиллаж байна? Энэ бас ингээд нэг шинэ ойлголт байгаа шүү дээ манайд. Тэгээ ер нь бол яг ингээл нэг одоо эхний байдлаар бол бид нэг 5 жилийн гэрээтэй ажиллаж байгаа. Тэгээ тэр 5 жилийн гэрээндээ бид нар 5 CD хийн гэдэг бас гэрээтэй. Яг хүн хамтлагийн продюсингийн тал дээр олон улсын ийм томоохон туршлагатай байгууллагатай хамтарч ажиллаж байгаагийн давуу тал нь юу вэ? Энэ дээр ч гэсэн одоо хамтарч ажиллах гэрээний хувьд те тэрний нөхцөл болгоныг тохирохны хувьд хүртэл манайд одоо шин жишээ байгаа шүү дээ. Дэлхийд ямар одоо бодлогоор, ямар одоо маркетингаар, ямар салбаруудаар яаж ажилдгийг одоо л ойлгож эхэлж байна. Тэгээд эн чинь өөрөө тэр давуу тал нь л багхгүй юу? Энэ гадныхантай харьцаж идэр ч олон 10 жил энэ чиглэлээр ажиллаад өөрсдөө олон дэлхийн алдартай том хамтлаг дуустыг гаргаад ирсэн юм уус чинь яаж ажиллах, хаана ямар өөрсдөө бүр ядахта бааз суурьтай байгаа шүү дээ. BMI зэдэр ч юм бол дэлхийн 200 орн салбартай. 200 орн салбартай гэдэг чинь 200 оронд ингээ очиход ямар ч асуудалгүй л гэсэн үг шүү дээ. Тэнд юмаа борлуулахад ямар ч асуудалгүй л гэсэн үг. Энэ давуу тал байхгүй. Тэгэхгүй бид нар одоо би ингээд пенза барьжгүйгээд Оросд очиж нэг зарах гад нэг хүнтэй яриад Англид очиж нэг зарах гад нэг хүнтэй яриад явах нь байна шүү дээ. Нөгөө талдаа бас зарим хүмүүс өөрсдөө эдлэж болох боломжуудаа алдаж байгаа юм биш үү гэдэг өнцгөөс бас их харж байна л да. Сөрөг талын. Эдлэж болох боломжууд гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо юу гэдэг нь тоглолт зохион байгуулад олж байгаа орлогынхаа ихийг нь гадны байгууллагад алдлаа гэдэг ч юм уу тийм ээ. Тэр хүмүүсийн яриад байгаа тэр дад өөрсдөө давуу тал гаргах гэдэг чинь зөвхөн Монгол үзэмжил байхгүй. Тэр гадаадад байхгүй шүү дээ. Дэлхий ярьж байхад тэр дотоод үзэмж яриад хэрэггүй шүү дээ. Энд чинь дэлхий шүү дээ. Тэнд чинь том зах зээл. Одоо бид нар гадагшаага чиглэж байгаа Монголын бизнесүүд одоо экспорт хийж байгаа улсууд компаниуд хамгийн түрүүнд юун дээр хамгийн их мөнгө зарцуулдаг гэхээр маркетинг брендинг хөгжүүлэлт. Тэд нар юунаас эхэлдэг вэ гэхээр Монгол улсаас эхэлдэг. Монгол улс гэж хаана гэдгийг, ямар улсын ямар байгальтай. Тэгээд дараагаар нь нэлээд тайлбарлаж байгаа. Дараагаар нь за манай компани бол ийм гэж явд юм байна л. Энэ бол яг дэлхийн жишээ. Хэрвээ гадаа сурчилгаа сайн хөгжсөн бол одоо бид нар энийг сайн ойлгуулж чадсан бол бид нар тухайн одоо хувийн компани 30-аас 40% маркетинг зардлыг хэмээн нэ. Тийм тооцоол бий. Очоод нэг газар Англи дээр юм уу Африкийн нэг улсад очоод бизнес хийхэд Монголын тухай ярьж эхлэхгүй нь шүү дээ. Бид нар Монголыг мэднэ тийм. Монгол чи ийм орон. Би хүү хамтлагийг сонссон. Монголтай мэдээд тоглох юм байна. Одоохондоо төлөвлөгөөгүй байна.
Гэхдээ энийг бол энэ тоглолтын асуудлыг бол лейбл дагаараа шийдэж байгаа. Би энэ давчраа тоглуулчихъя гэдээ хэлж зүрхлэхгүй. Лейбл өөрөөсөө хаана ямар тоглолтууд, ямар ашигтай тоглолтууд байна. Тэрийг өөрсдийнхээ маркетингээр өөрсдөө л хийж байгаа. Ер нь ингээд гадаадын улсуудын фэнүүдийн бичсэн сэтгэлдлүүдийг ингээд янз бүрийн юмнууд байна л да. Уншиж байхдаа зарим нэг гоё, зарим нь үнэхээр их онгод ормоор, зарим нь үнэхээр сайр мөр, зарим нийттэй ч гэдэг. Тэгээд юу гэдэг би даашкаас асуу гэж бодож чадахгүй. Зарим нь юу гэдэг тийм хөгжмийн зэвсэг асуудаг. Хөгжмийн зэвсгийг энэ ямар хөгжмүүд вэ гэдэг болохоор ч гэдэг. Ер нь бол за хувцс бай тий. Тэр хувцс сунар ч гэдэг нь хөгжмийн зэвсэг энэ тэрийг одоо юу гэх массаар үйлдвэрлээд одоо борлуулах ч гэдэг юм уу. Тийм боломжууд хэр байд юм бол тоо. Зөвхөн хувцс сунаар одоо энэ бусад одоо эдлэгдэхүүн одоо жишээлбэл хүү зориулсан гутал гэдэг нь шүү дээ. Тусгай зориултын бас нэг тусгай стайлтай гутал. Өөрсдийнх нь өмсөж байгаа савхын эдэлтэй тэр янз бүрийн кардигантай тэр загварууд энэ бол мэдээж одоо тодорхой хэмжээнд тэр ариуны сүрийтэй хамтарч ирсэн загварууд байгаа. Ариуны сүрийг гаргаж ирсэн бас тодорхой өөрийнх нь загварууд байгаа. Энэ загваруудыг нийлүүлээд хүү хамтлагийн нэрэнд ор энийг цааш нь борлуулах боломжууд бол их бий. Би ч гэсэн бас өөрөө миний хүсэж байгаа юм бол тэр морин хуурыг аль болохоор олон хэвлээд зарах сонирхол надад маш өндөр байгаа юм. Гэхдээ түрүүн би хэлсэн зүгээр манай хамтлагийнхан бол одоо ганц одоо хүсэж байгаа зүйл нь за хуурыг юм л битгий олон тоогоор хуулаарай гэдэг юм хэлээд байгаа. Битгий олон тоогоор энэ байж байгаа. Энэ ганцхан хамтлагт байх ёстой зүйлээ. Энэ өөрөө ингээд хамтлагт байгаад дэлхийд ингээд цор ганц гэдгээр ингээд харагдаад явж явах ёстой зүйл. Энүүгээрээ өөрөө цаана энэ асар их энерги, асар их хүч, асар их одоо тэр өөр хэлхэнтэй имиж байгаа шүү дээ оролдороо. Босхон бол яг байж болно. Хувцсны хувьд бол болно гэж байна. Just ингээд нэг Монгол юу шингэсэн. Тий, Монгол стил брендийг гаргаж ирэх байхгүй юу? Тий, тэр чинь тиймэрхүү стилийн хувцсыг гадны хүн өмсөх юм бол зөвхөн харагдан. Тэр чинь бүр орчин үеийг бүр харин хаанг тий. Зарим тоглолтын дээр бүр Америкчууд чинь бүр эртний баатар шиг хувцсан тэр өмссөн. Бүү тоглолтын дээр чинь Чингис хаан маань шиг усаад орж ирж байгаа юм. Дээл мэлтэй. Тэгэхээр тэд нар ингэж манайхыг судлаад тийм хувцсыг өмсөд ирж байгаа гэсэн үг шүү дээ. Нэг дуу одоо хэдийн хугацаанд бүтэх үү? Тэр бол бас их хайрцангуй ойлголт шүү дээ, тийм ээ. Тэр санаа одоо тэр юу гэдэг тэр уран бүтээлийн одоо их хөөсвөр санааг ер нь бас яаж судалж яаж гаргаж ирж ийн вэ? Би ингээ харахаар нэг өвдөөцийн түүх мөнхийг ингээ судлаад ухаад ирэхлээр надад зүгээр нэг л юм төрдөг байхгүй ингээл юу ч юмдаа ингээл нэг тэр өөрөө дээр ингээ өвдөөцтэй хамт байгаад байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг. Гоё. Тэгэл тэдэртэй хамт ингээ морин дээр мортол ингээ сэлэм эргүүлээл эсвэл ан авлаад явж байгаа юм шиг те санагддаг байхгүй. Тэгэхээр чин хүн өөрөө тэгэд төсөөлөхлөөрэл тэрэн дотор умбаал тэгэл нэг мэдгэтэл юмнуудаа санаанууд орж ирээл тэгэл тэрийг ингээл найруулаад зохиогоод энэ төсөөллөө маш сайн хөгжүүлэх хэрэгтэй л те. Тэр төсөөлч нь өөрөө тухайн уран бүтээлч тэр хэмнэлүүдийг аягүй сайн өгч эхэлдэг. Жишээ нь морин дээр ингээд бамбаа өөрцөн ингээд дайснуудыг хөөгөөд авчиж нэгэ төсөөлөхлөөр Ямар хэмнэл аяндаа нэг тийм хэмнэл ороод ирнэ шүү дээ. Тэгээ тэр хэмнэлэл мэдэрч өөрөө барьж авах хэрэгтэй. Тэгэл тэр хэмнэлэл олж авч тэн дээрээ л одоо тэндээсээ л одоо өөрийнхөө үндсэн санаа аялгау үг хэллэг илдвэш олдоо юм бол одоо найруулж гаргаж бодож гаргаж ирнэ л дээ. Тэгэхдээ уран бүтээлийн бодлого нь өөрөө ямар бодлоготой вэ гэхээр бидний энэ хийж байгаа уран бүтээлийн үндсэн бодлого бол өвөг дээдсийг энэ дэлхийд одоо маш зөв зүйлийг хийсэн гэдгийг л батлан харуулах хэрэгтэй юм дахин. Магадгүй одоо ингээ одоо бол ингээ бүгд хүү хамтлаг гэж энэ одоо бүүн байдлыг яаж урт хугацаанд бодлох хэрэгтэй вэ? Хамгийн гол зүйл ерөөсөө гэрээний харилцаа л байна. Тэрэндээ нөгөө үнэнч байж тэрнийг дагуу үргээд тохиролцсны дагуу биелүүлээд явна гэсэн. Гэхдээ энийг чинь одоо гэрээний залтаа унших юм биш шүү дээ. Тэр болгонд гэсэн угтахар биш. Мэдээж тэр бол байна. Гэхдээ өдөр тутам хийх зүйл нь одоо өдөр нэг үнжээ тоглож байгаа тэдний хувьд болохоор 100% өсөө дуунда дараагийн дуунда бэлтгэх хоолгоо өвтөхгүй байх нөө хариуцлагын тухай биелэх гэдэг юм л да. Үндснээ хадгалах зүйл бол хариуцлага л гэж хэлэх гээд. Одоо ингээл Twitter-ийг ингээ харж байхад айгүй олон тийм одоо яриа өрнөж юм л да. Одоо Facebook дээр шалгаагүй. Одоо хүн амтлагийн алдарт одоо энэ юу нөлөөлч үү гэл те. Янз бүрийн гаргалгаа гаргаж ирэл
өөрсдийнхаараа тайлбарлаад би бол юу гэж бат итгэдэг вэ гэхлээр энэ бол зүгээр нэг унтаад босоод ирэхийн хооронд ирсэн одоо алдар нэр биш ээ. Энэ бол яг энэ продюсер энэ Таштондог гэдэг хүний олон жилийн хөдөлмөр тий олон жилийн судалгаа энэ болгон дээр боссон амжилт шүү гэдэгт би эргэлзээг итгэдэг л дээ. Тэрнээс зүгээр нэг хэвдээ нэг хамтлагийг хідэн залуучуудыг бүрдүүлчихэл хідэн дуу зохиож өгчөөл за нэг гадны компани тушаагаад өгсөн тэр амжилтанд хүрнэ гэдэг бол тэрэн шиг үлгэр бол байхгүй. Тэр бол ямар ч бизнесийн салбартад батлагдсан юм шүү дээ. Твиттерт бас тэгсэн байсан шүү дээ. Коридорт тоглохоо энэ одоо ийм үнцэнтэй байж болт юм уу гэдэг твиттерийг ч гэсэн харж байлаа л да. Биш ээ биш. Тэр чинь Английн маш олон одоо алдартай том сэтгүүл сонингуудын хүмүүс ирсэн байж байгаа. Бид нар нээлтэн дээр нэг 2 дуу дуулж өгсөн байхгүй юу? Тэр чинь хүндэтгэл шүү дээ. Тийм том улсууд ирээд хүндэтгэж яхад хамтлаг өөрөө бас нэг 2 дуу заавал аялж өгөх хэрэгтэй. Монгол хүний ёс ба шүү дээ. Заншил ба шүү дээ. Тийм. Анх удаа монголчууд анх удаа гадаад орнд урт хугацаанд ийм тоглолт хийж үзэж байна. Тэгээ би ч гэсэн тэгж бодож ирсэн яг. Тэгээ хамгийн энгийн зүйлэлтэй болно. Гэхдээ энэ анх удаа ингэж байгаа учраас бас Dash Community сонирхолтой хариу өгөөсэй бод. Ядарч байгаа байх залуучууд энэ зүгээр үү гэж. Энэ ч санаа тавилт мөн. Гэхдээ эн чинь шин зүйл. Тэгээ энийг дагсан мэдээ сая бидний ярьж байгаа бизнес хөгжих, нэр хүндэд гарах гэдэг чи явж л байгаа л та. Гэхдээ бас энгийн зүйлээс нь тодруулж асуух. Залуучууд маань энэ дээр ямар хаа ер нь хүмүүс бас хэлээч. Тий ачаа мачаа хүн дэрж байгаа гэж байна. Хэдийн хугацаанд явж байгаа вэ? Энэ ч одоо тэгсэн. ирчгээ тий 1 сар хэртэй явсан шүү дээ. 13 хотоор 23 тоглолт хийчихээ. Ирээд 1 сар хагас хэртэй байж байгаа буцаад Америк гарсан шүү дээ. Тэгээ Америкт бол одоо бараг 60 гаруй тоглолт байна. Тэгээд тэр 60 гаруй тоглолтыг чи одоо дөнгөж нэг 40% дээр л явж шүү дээ тий. 12 сарын сүүлээр Монголд ирнэ. Мэдээж одоо бид нар киноноор ингээд хардаг байсан л да. Америкийн гоё одоо том рокодуудын старуудын тухай хийсэн янз бүрийн гоё кино мэн ингээд үзэхлээр нэг юм автобусаар ингээд бөөнөр аялал тэгэл тэр дотроо ингээд 50 хүн талаархаа угаал тий. Гитараа тоглоо тэгэл гарч ирээл тайз майз руу ингээд амар бол хамгаалагч нартай гараал тий. Тэгэл айгүй гоё амьдрал амар үнэтэй машин унаад амар үнэтэй байшинд амьдрал тийм үү. Тийм олон нэвтрүүлгүүд байдаг шүү дээ. Бүгдийг үзчихсэн бид нар. Үзчихсэн. Гэхдээ хүмүүс бол тэрийг харахтаа юу гэж хардаг вэ гэхээр од болох гоё юм аа л гэж хардаг байхгүй. Юу ч мэддэггүй байхгүй бид нар. Зүгээр юу гэдгийг тийм ээ. Ямар хөдөлмөр, ямар одоо маш их ямар их энерги гаргаж энийг бүтээж байгаа гэдгийг ойлгохгүй. Яг хөө тийм хэмжээний тоглолт байна гэхэлэр зарим нэгэн манай монголчууд орж ирээд энэ Даштондог одоо энэ хүүхдүүдийг сороод мүлжөөд идээ дуустаал гин тэгээд юу гисэн ч үгүй те. Тэгээ энэ хүүхдүүд одоо ядраа тэнд очиод тураалтаа ороод ингээд үхгүй дээ л гин те. Гэхдээ эн чин од болно гэдэг чинь тэр ажлыг хийжээс л од болж байгаа шүү дээ. Дэлхийн од чинь тийм хэмжээний хөдөлмөрийг хийжээс л од болдог байхгүй. Тэрнээс зүгээр сууж агаад энэ зүгээр ингэж инээ сууж агаад тэнд очиод уулзхахлаар нэг машинаар очсны хальтаа уулцгаад гараа явчихдаг зүйлийг тэгээд бодож байна. Тий, тэгээд энэ бид нар чинь тэр автобусаар л одоо тойрол айгуу сайхан аялал ингээл гоё мой гэл. Яг автобус сайхан дотроо тэр чинь 12 3 ортой галзуухтай тэгэл зураг телевиз тэр жорлон баан бүх юм л байна шүү дээ тэр дотроо. Тэгээд тэр чинь тэндээ унтаал идэж уугаал тэмдэг ингээл аялал гоё тий. Өнөөдөр Нью-Йоркд байж хат маргаас Лас Вегаст байгаа л тий. Гоё л доо. Зүгээр тэгтээ энэ ажил байхгүй. Зүгээр ажил л байхгүй. Ажил гэж ойлгох. Залуу улсууд, залуучууд бол тэр олон газар үзэж явах нь бол сайхан байна. Гэхдээ энэ ч ажил. Тэгэхээр би бол залуучуудаа хэлж байгаа санаа нь бол юу гэж хэлдэг вэ гэхээр та нарын ард Монгол улс байгаа шүү. Асар олон хүний ихтгэл найдвар явж байгаа шүү. Битгий өсвөрдүүлээрээ юм нурахтай айгүй байна. Дээш өндийхтэл айгүй удаа тэгдэж. За хүү хамтлагийн ингээл Америкаар тойрол яваад энэ та энд байна. Одоо продюсерлсан хамтлагийг үүсгэн байгуулсан хүн бас ингээд юу гэдэг нэ дагж яваад ч гэдэм үү нэг тийм амбицлах бас боломж нь бол байгаа шүү дээ. Та яагаад цог яваагүй бэ? Боломж нь байгаа шүү дээ. Зөндөө намайг одоо
манай эд чинь санаад байна та өрөөд ирлээ гэдэг. Тэднийг байнга хөглөх та тэдний аав нэмшил байгаа шүү дээ. Тийм. Зөвхөн ерөнхийдөө бол миний санаа болохоор би энд бас нөгөө шинэ уран бүтээлийн ажлуудтай учраас тэнд сатараад аймааргүй байна. Хоёрдугаар тэр чинь бас ингээд автобусны дотор тэгээд дагаад явна гэдэг чинь бас ядардаг юм байна лээ. Тэгээд залуу хүн бол тэсгэл юм байна. Би бол миний насны хүн бол арай л дийлэхгүй байна лээ. Тэгээд би эхний нэг 2 юм уу 3 тоглолт, эхний нэг 2 3 тоглолтын тухайн одоо твдэр болох тоглолтын эхний бэлтгэл тэгээд тэрний бодлого тийм ээ ямар байдлаар яаж хандах уу, ямар одоо хэлбэр маягаар энийг үзүүлж харуулж тоглох уу гэдэг тэр бүх одоо хандлагуудыг бий болгож өгөөд эхний 2 3 тоглолтын дээр өөрийнхөө тодорхой хэмжээний бас шүүмжүүдийг хэлж өгөөд засаж залах юм залчаад тэгэл хүрээд ирдэг. Одоо тийм л болсон л доо. Одоо ингээд нэг шинэ урсгал бий болцсон юм чинь хүннүү урсгал, хүннүү рок урсгал. Энэ урсгал дээр тулгуурлаад бас өөр Монгол хамтлаг, дуучид төрөх, олон улсад гарах боломж бол нээлттэй үстэй. Энийг би нэг тодорхой хугацаанд жоохон байцнамар санагдаад байгаа. Хүүгээ одоо юу болтлоо? Хүүгээ эхлээд ямар ч хүүчээ одоо дөнгөж гараал нэг хөл дээрээ зогсох гол явж шít. Тий. Тийм болохоор энийг нэг тийм байдлаар би бол харахгүй байгаа. Эхлээд энэ хүү хамтлаг маань гараад бүр суурай олоод өлөө олоо тий. Бүр одоо дөрөөн дээрээ гараад дөрөөн дээрээ гიშгээд имэйл дээрээ гараад суугчхыг л дэвэр. Тэрний дараа болох байх гэж харж байгаа. Тэгээ энэ бол нэг 2 жил 3 жилийн дараагаас яригчлах асуудал гэж бодож байна. Тэгэхээр нэг гараад болцсон байгаа зүйлээ бид нар нөгөө бас нэг зарим нэгэн зүйлүүд нь гарч ирэхдээ өөрөө дутууд үлмэг. Бол хэлбэрүүд гарч ирээд нэг дуурайцсан тийм бол хэлбэрүүд чинь өөрөө амар хортой байхгүй. Би бинийг тэр чинь ингээд нөгөө альва зүйлийг ингээд муу болгодог, тэрийг ингээд өшөө унтраадаг, тэгээд байгаа нөгөө хандлагуудаа аваач тараадаг, буснуулдаг аюултай зүйл. Тийм учраас би бол энийг зүгээр бодлогоор бол энийг ихний удаад ийм байж хэрэггүй гэж харж байгаа. Тэгэхээр бас нөгөө талаасаа одоо хүн хамтлагийн бүх уран бүтээл зөвхөн танаас хамааралтай байна уу? Ер нь надаас хамааралтай байгаа. Ааха. Тэгэхээр та сайн уран бүтээл хийж хүн хамтлаг маань түүнийг сайн тоглож, сайн цааш нь сонсогч үзэгчдэд хүргэн гэдэг маань бас нэг талын одоо сөрөг талтай шүү дээ. Жишээл би Даштамдаг гэдэг дуучин байхад би Харангай лавгаас дуу аваад, ховын хоёроос дуу аваад тий. Тэгэл Харангай чукагаас дуу аваад, одоо хинчгтийн сараагаас дуу аваад гэл ингээд хөгжмийн зохиолчдоос дуу аваад дуулдаг байсан байхгүй. Тэгэхээр одоо гоё болчихно гэж чи яриад байгаа шиг байна. Хүү хамтлаг бол тийм биш. Хүү хамтлагийн уран бүтээл бол бүр өөр юмсан бодлоготой. Энэ дээр ерөөсөө өөр одоо янз бүрийн хэллэг хадгалах, өөр янз бүрийн хэллэг, өөр янз бүрийн анилгуу орж иж болохгүй. Энд бохирдчих гээд. Тийм учраас энийг барих хэрэгтэй. Ерөөсөө барьж явах хэрэгтэй. Зүгээр нэг хүн дандаа зохиогоод байна гэхээр аялгуунууд нь хоорондоо ойрхон болоод бас яачих бас талууд байдаг. Гэхдээ би тэрэн дээр бол өөрөө одоо ингээл толгоогоо форматлна гэдэг чи одоо ерөөсөө тэр шиг маш удаан хугацаанд форматлдаг. Ер нь тэгэл маш удаан хугацаагаар бодох л ажил. Тэгэл аль болохоор өөр юм яг л олж ирэл хийлнэ. Өмнө таны хувьд ч гэсэн олон уран бүтээлчдийг төрүүлж исэн. Тэгээ одоо ийм олон уран бүтээлчдийг төрүүлээд гаргахад Монголд ч яг энэ продюсерийн зарчмаараа ажиллаж чаддаггүй шүү дээ, тийм ээ. Одоо нэг ясандаа продюсер нь амар ашиг болоод үлддэг юм биш. Эсвэл нэг ийм нийгмийн хариуцлагынхаа хүрээнд баг ийм соёл урлагийнхаа салбарт өөрийгөө хөгжүүлэхэд өөрийгөө зориулж байгаа хүрээнд л баг ажиллаж байгаа юм шиг л харагдаад байна л да. Яг одоогийн байдлаар бол ерөнхийдөө бол энэ зүйл бол амар ашиг болоод энэ зүйл бол яг ерөнхийдөө хөгжөөд нэг тийм удаагүй зүйл байхгүй Монголд. Дэлгэрээд их удаагүй. Энэ ингээд энэ боловсрдог шатандаа яваалаа юм чинь. Тодорхой хугацааны дараа энэ бүх энэ төлөв байдал руугаа бүгдээрээ зөв холдор руу орно. А яг хөө тийм төлөвшил нь байгаагүй учраас залуучууд нь ч бай, уран бүтээлч ч бай, ер нь бие ч өөрөө ялгаагүй. Ер нь бол яаж ажиллах ёстой, гэрээ гэж юу юм, тэгээд хариуцлага нь юу юм, яг яаж хийх ёстой гэдэг тал дээр ямар ч одоо боловсрал, ямар ч мэдлэг юу ч байхгүй. Зөвхөн ганц хүсдэг юм нь юу гэхээр ерөөсөө асар их тэмүүлэн юу гэхээр амар гоё уран бүтээл хийхэд сонирхол байдаг байхгүй. Тэрнээс биш тэрийг цааш нь мөнгө олох талаар эсвэл одоо
маш одоо хэмжээний одоо олон улсад гаргаад маш их орлого олох талаар ерөөсө бодож исэн тийм юм байдгүй. Энд чи юу гэдгүү гэхээр ерөөсө гоё дуулах. Тэгэл тэр дуун хүмүүст төрчүүл айгүйх баярлдаг, амар happy байдаг те. Нэг иймэрхүү юм яваад байсан. Би зүгээр олон залуучуудыг бас өөр дээрээ авч бас ажиллаж исэн. Гэсэн боловч тэдэртэйг нэг ч гэрээ хийгээгүй ажиллаж исэн би. Зүгээр л өөрөө аваад ажилуулчдаг. Зүгээр яг нэг шууд манай нэвтрүүлэг бизнес гэл та бизнесийн хувьд ер нь танд ашигтай байсан юм уу л гэж асуух байна. Надад бол ямар ч ашиг байгаагүй. Би бол одоо Киви хамтлагийг босгосон. Тэгээд би ангира түлээлгээд өгсөн. Маралжингоог гаргаж ирээд яг хийх гэж яхад Маралжингоо бас өөр тийшээгээ өөр улсуудтай хамтарч ажил хийнэ гээд уран бүтээл хийнэ гээд бас яваад гисэн. За Наагигаа бол би нэлээд барьж торгоосон. Тэгэхээр Наагийнхаа уран бүтээл рүү бол их ороогүй. Би болж игэл нөгөө студ тон министрийн ажил руу нэлээд орсон. Тэгвэл Шавнырынхан бол уран бүтээлүүд төр бол дандаа зөвлөгөө өгч зааварчилгаа өгч ажилтдаг байсан. Аль болохоор энэ залуучууд маань бас зөв чиглэл бодлоготой сайн яваасаа тий. Сайхан зүйл хийчихээсэй. Илүү сайхан амьдарчаасаа гэдэг хүсэл мөрөөдөл бас хүсэл мөрөөдлийн бас одоо өгсөн тийм ээ. Yes Bank. Original Selters, the source of good taste. From the legendary springs in Selters on the River Lahn. Юсарон цаг үед л босчдөг. Тэгэл нэг орой 1 цаг 2 цаг гэл унтана да. 2 3 цаг. Ер нь бол тэрнээс өмнө бол баг нэг 3 4 цаг хүртэл суудаг л байсан. Өдөр тутмын ажил их сонин штэ. Манайх чинь уран бүтээлчтэй ажил бол их сонин. Хийх үе байна, хийхгүй үе байна. Заавал хийж явах ёстой байдгүй. Өөр хийх үе байвал Монгод ороод юм ороод ирвэл хийн. Орж ирэхгүй бол хийхгүй байл. Бодж л байдаг, чимээгүй бодоо сууж л байдаг. Найз нөхдүүд их хэрнэ. Тэдэртэйгээ удаан хугацаагаар бас юм ярьж суун. Одоогор бол нэг ном уншиж барьсан ч юм алгал байна. Зарим нэг эмийг бол зүгээр нэг хагас бас гарчиглаа түүх талаасаа сэдвтэй надад хэрэгтэй бас энэ уран бүтээл хийхэд бас нөлөөтэй зүйлүүд байна уу гэж бас их ажигладаг. Гэхдээ олон найз нөхдүүд маань ирж энэ талаар бас надад их юм ярьдаг болохоор бас ном унших нэг байх шүү дээ хэрнэ. Хүмүүсийн тэр ярианаас түүх одоо янз бүрийн зүйлүүдийг тэдрээсээ сонсч тэндээсээ цэнэглэгдэж те хэрэгтэй мэдээллүүдээ маш богино хугацаанд олж авч чаддаг. Өөртөө оруулсан хөрөнгө оруулалт гэхэлэр одоо ястаа мэдэхгүй. Хэрэглээ гэдэг чиг сонин зүйл шүү дээ те. Нэг тийм юу гэдэг чи одоо мэдээж одоо баян болоод олон давхар тавг хоол идэж чадахгүйгаас хойш нэг идэхтэй те. Нэг дор 2 шил үнтэй арх ууж чадахгүйгаас хойш гэдэг ч юм уу. Тэ хүний хэрэглээ өөрийнх нь байгаа орчин байгаа зүйл бол маш богино жижигхэн орчинд маш бага хэрэглээтэй амт шүү дээ юм чинь. Ямар сургалтанд суугаагүй шүү. Интернет рүү ороод үзэхлээр интернет ч өөр айгу том багш шүү дээ. YouTube ч. YouTube ч өөр айгу том багш. YouTube дээрээс ороод юмыг өөрөө хайгаад олцдог. Тэгээд тэрийг үзэн судлан жааш нухна.
одоо ур чадвар хөгжүүлэх хэрэг байгаа юм одоо надад. Зүгээр л өөрийнхөө хийх ёстой зүйлээс хайч хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Ер нь жоохон өглөө болгон алхачээ гэж бодож байгаа. Жоохон гимнастик гэдэг л бас жоохон орч эхэлдэг юм уу те. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Төрийн банк. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Селтрис ус. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Irmax Mongolia. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өрнүүлсэнд биднэрт бас одоо монголчуудад энэ маань бас их шинэ ойлголт байна л да. Монголоос ингээд дэлхийд уран бүтээл гараад тэрийг зөв менежмент хийгээд зөв уран бүтээлийн одоо ингээд сайн уран бүтээл төрүүлээд олон улсад ингээд амжилттай авч явна гэдэг бол тэгээд энэ талаар бас ойлголтуудыг манай үзэгчдэд өгсөн танд баярлалаа. Дэлхийд гарсан Монгол хамтлагийг төрүүлсэн танд баярлалаа. Олон үзэгчдийнхээ өмнөөс бас ингээ уулзсан дээрээ талархлаа илэрхийлье. Таны ажилд болон хүн хамтлагийн цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье. Баярлалаа. За нэг селфи хийж хэлдэг байгаа. Та мэдэн шүү дээ.